Монголоос та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр 1963 оны дэлхийн аварга шалгаруулах 5 дугаар үргийг танилцуулах болно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монс хүнс эмийн үйлдвэр Vitagrip болон Улаанбаатар гурил гэр бүлийн сонголт хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрч байна. За студид шатар сонирхогч, шатрын стример Аги, за хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Өдрийн мэндэрхий. За өдрийн мэнд орно. За тэгээд энэхүү одоо өргийг үзэж байгаа те нийт хүмүүстээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхэндээ бас шинэ оны мэндийг хүргэе. За шинэ оны маань тийм бод хамгийн ихний одоо өрг маань бол өнөөдөр бол байна. Тэгээд энэ онд нас та бүхэндээ те шатрын хувьд ур чадвар ахиулаарай. Сайн болоорой гэж та бүхэндээ хүсье. Сайхан өргөлөө баярлалаа. За тэгээд бүгд өргөдөө орцгоё тийм ээ. За окей. За өнөөдрийн өрг болохоор маш том хоёр алдартай эрх мэнд тоглосон өрг байгаад байгаа. За нэгд нь болохоор Петросян гэж байгаа. Тигран Петросян. За хоёрт нь болохоор Михаил Ботвинник. Энэ хоёрын маань өрг байгаамаа. За окей. За Ботвинник бол харт талаас байгаа. Петросян цагаан талаас тоглосон байна. За тэг хамгийн хин нүүдлээ бүгдээ харцгаая. За хамгийн хин нүүдэл болохоор C4 тоглосон байгаа. За Петросян. За Петросян маань болохоор нүүдээ аримын үнштэй тийм. За урнаа маань сайн мэдэж байна. Энэ болохоор англи гараа тийм. Англи гараагаар бол тоглосон байна. За тэнгуэл болохоор Михаил Ботвинник болохоор ингэж тоглосон байна. G6. За тэнгуэл болохоор бичний хүүгээ ойлгосон байна. D4. Тэнгуэл болохоор мөр F6. Тэнгуут мөр C3. За тэнгуут бичний хүүгээ ойлгосон байгаа. D5 гэсэн байгаа. За иймэрхүү маягийн тийм одоо гарааны системээр тоглосон байна. Grunfeld defense гэдэг тийм гарааны дефенс юм байгаа. За энэ одоо яг харт талаас ингэж хамгаалж тоглодог энэ аргачлал бол маш алдартай аргачлал. Яг орчин үед бол бүр ингээд амар их хүн болгоны ашигладаг тиймэрхүү маягийн бол аргачлал болчиход байгаа. Харт талаас бол маш найдвартай тийм гарааны системд бол ордог байгаамаа. За ингээд тоглосон байна. За одоо эндээс болохоор маш олон янзын хувилбар, нүүдлүүд бол гарч ирнэ. За энэ дээр болохоор манай одоо агуу Петросян авраг болохоор мөр F3 тоглосон байна. За ерөөд энэ өрг маань болохоор яг тухайн үед болохоор яг тухайн тэмцээний тэмээд эргэлтийн цэг болж өгсөн байгаа. Одоо энэ өрг дээр болохоор Петросян бол хоцсноороо болохоор онооны харьцаал адилхан болсон байхгүй юу. Тэгээ энэ тэмцээний хувьд болохоор эхний өрг дээр бол ингээд Михаил Ботвинник бол хожсон. Ер нь нөгөө сэтгэл зүйн хувьд болохоор эхний өрг дээр хожигдно гэдэг бол нэг арай өөр мэдрэмж байгаад идэг. Эхний өрг дээр хожигдсон байх юм бол одоо сэтгэл зүйн хувьд болохоор жоо хэцүү тийм. Тэгээд тэрийг одоо гүйцэнэ гэдэг бол бас тухайн хүний нөгөө сэтгэл зүгээр өндөр байгаатай хамааралтай байдаг. Тэгээ энэ өргөдөр болохоор Петросян хоцсноор болохоор тэр эргэлтийн цэг болоод яг онооны харьцаа адилхан болоод тэгээ цаашаа явсан байдаг байна. За мөр F3 нүүдлийн хувьд болохоор ер нь бол бүгдээр бас мэдж байгаа. Яг гол буудлуудаа бол хинж байгаамаа. За харын тэмээгээ ингэж үсэн байж идлоо дээр. За тэнгуэл болохоор Петросян бол өөрөө бол маш тийм алгуур тоглодог тийм одоо юутай онцлогтой хүн байдаг те. Яг тийм огцом дайрч довтолж биш те. Ер нь бол зүгээр яг байрлалаа тавиад стратегийн тоглолт хийдэг хүн байгаад байгаа. Ботвинникос адилхан. Хоёулаас мэдж байгаа те. Ботвинник маань өөрөө бас тийм стилтэй хүн байгаад байгаа. Тэгээ энэ хоёрын тоглолт бол бүр ингээд амар шидэ мэдээтэй тийм одоо тоглолт бол биш. Тэгсэн хэрнээ цаагаараа бидэнд бол ойлгуулах маш гоё тийм мессеж бол байгаа. Тэрийг бас бүгдээр энэ үргийн дараа бол ойлгож авна гэж бол найдаж байна. За ерөөдөө одоохондоо бол тийм өргийн ихэнх үе явж байна, гарааны үе явж байна. Хоёр тал маань ингээ хөгжүүлэлтэй хийгээд явж байгаамаа. За энэ дээр болохоор Петросян маань E3 гээд маш тийм silent чимээгүй тэгсээр маш нэгт нөтлийг бол хийж өгч байна. За ингэсэн чинь болохоор харт тал нь бол сэлгээ хийж байгаа. Окей. За харт тал маань бол хамгийн ихний одоо зорилт буюу сэлгээгээ бол хийгээд авч байгаа нь бол сайн үг байна. За тэгээ одоо энэ дээр болохоор F1 дээр байгаа тэмээгээ бол E2 дээр тавьж өгч байгаа. За маш тийм одоо намжим тийм нүүдэл бол байгаад байна. Ингээ нөөсөн чинь болохоор Ботвинник албаар одоо бол ингэж нөөж байгаа. Ингэснээрээ болохоор яг нөгөө талыгаа ээлж адуулах гэж байгаа тийм гол зорилготой тийм нүүдэл байгаа. За одоо ингээд чингүүд болохоор энэ дээр бол Петросян бол сэлгээж болно те. Энэ дээр болохоор сэлгээгүй ингээд идсэн байгаа. Ингэснээрээ харт цагаан тал хоёр бол баг тийм ээлжийн хувьд бараг адилхан болчиход байгаа. За одоо ингээд идсэн байгаа. За тэнгуү C5. За C5 гэдэг бол ингээд юм стандарт нүүдэл байгаа. Яг энэ хүү рүү бол ингэж хатгаж орж иж байна те. Энэ хүү нь өөрөө бол маш хүчтэй хүн шүү дээ. Энэ хүү маань. Энэ хүү рүү ингэж C5 гэж хатгаж орж ирдэг байгаад байгаамаа. За ингээд нүнгүүд болохоор одоо энэ дээр бол одоо юуг гаргана? Шийдвэрээ гаргана гэсэн үг. За одоо яаж нөх үү те?
энэ хүүг идэх юм уу? Уушаа нуух юм уу? Яах вэ? Нэг бол зүгээр сэлгээ хийх юм уу гэдэг ингээд шийдвэр гарч ирж байгаа. За одоо яг тухайн өргөдөр болохоор манай агуу Петросян ер нь хоёулаа агуул да. Яаж нүүсэн бэ гэхээр хүүгээ уушаа нүүсэн байгаа энэ сонголтыг гэсэн. Энэ нүүдэл бол маш зөв нүүдэл байгаа. За ерөнхийдөө бол энэ хүүг ингэж иддэг нь бол тийм сайн сонголт биш байдаг. Ингээ идэх юм бол бэрс солих шууд. За ерөнхийдөө бол энэ бэрс солих гэдэг бол ер нь бол тийм том асуудал биш байх нь шүү дээ. Ер нь бол бэрс солих боломж байв шүү сольчихно. Тэгэх юм бол ханч сэргээрээ тийм тоглолт арай тийм хөнгөн бол явцдаг. Хүмүүс бол ингэ тийм бэрсээ хадгалах гэдэг те. Бэрс ингэ сольчин шууд. Би нь бол баттай хэлж байна те. Энэ бол одоо тийм ингэж заавал солино гэж нэрээ. Би бол жишээлбэл одоо нөгөө бэрсээ хадгалах гээд үзээд идэх хүн болохоор яагаад шууд ингэ ичж байгаа юм бэ гэж боддог. Тий. Бэрс солих юм бол илүү тийм хэлбэр болж өгнө л дөө. Хэлбэр болоод те хоёр талд бол тоглоход одоо харьцангуй хэлбэр болж өгнө. Одоо энэ одоо 63 оны тэмцээн чинь бол 24 өрөг тоглоно шүү дээ. 24 тоглох болохоор одоо өнөөдөр тоглолтоо маргааш дахиад өрөг байгаа. Тэгээ маргаашин өрөг дээр тийм өөрийнхөө хүч энерги нөөж байгаа байхгүй. Заавал энэ өрөг дээр би хож халбгүй. Хоёр тал хандсан байгаад асуудалгүй байхгүй. Ингээд бэрс солино гэсэн үг. За нөгөө талаар энэ C3-ын морь байхгүй бол бэрс солих нь ашигтай шүү дээ. Хоёлаа мэдж байгаа. C3-ын морь байхгүй бол бэрс солих юм бол ноёноор идээд ноён удилчдаг. За тэг ингээд нүүх юм бол одоо энэ дэр бол бас сонголттой. Морь идэж болно, ноёноор идэж болно. Мэдээж морь. За нэгэн тэгээ бэрс солигдож байгаа юм чинь морь хойшоо ухарч идэх нь бол утгагүй байдаг. Морь хойшоо ухраад ингэж идэх юм бол морь ерөөхдөө бол морины ангатч байдал энэ шүү дээ. Энэ бод би нэг бодол. Би нэг бодлоод ийшээ гарчаад тэгээ бэрс солонгууд хойшоо ухраад за хойшоо ухарсан морь яхад дахиад ийшээ гарах юм уу? Ингээд нүүдэл алдах гэдэг байгаа байхгүй. Шууд ноёноор идэнэ. Сэлгийн чухал биш гэж үү? Энэ дэр бол одоо шинэ нэгд бэрс солигдсон юм чинь бол харьцангуй нөгөө нэг хоёр талын нэг хурцтмал байдал чинь намжиж чаддаг байхгүй. Тэгэхээр бол гайгүй. Одоо энэ дэр бол зүгээр ийшээ нүгээл ийшээ гаргаал ингээл орчиж болно гэсэн. Энийг болохоор механик сэлгээ гэдэг байхгүй. Механик сэлгээ хийж болно гэсэн. За ингээд нүүж байгаа тохиолдолд ингэж нүүж болно. Morbid log гэдэг. За morbid log гингүүд энэ дэр тийм одоо хоёр янзын нүүдэл орж болно. За ерөөхдөө бүгдээр юу харж байгаа шүү манайхаа тэр муу нүүдлийг харж байгаа. Морь ингэж нүүж байгаа гол зорилго энэ хүү гэдэг ч байгаа гол зорилготой шүү. За тэнгуэл болохоор ингэж нүүж болно. За энэ болохоор нэг тийм арай нэг гайгүй хөлбөр нь ноён яа 2 гэж орж ирнэ. Одооний зорилго бол ингэж нүүх гээд байгаа шүү дээ. За тэнгуэл ингээд морь идэнэ, C5 дээр идэнэ. Тэнгуэл ингэж гарч ирнэ гэсэн үг байхгүй. Шугамаа авж байгаа тийм. Шугам гэдэг бол одоо маш чухал байдаг байна шүү дээ. Манайхан мэдж байгаа хар тэмээ, цагаан тэмээ, тэрэг тэ эдгээр бододод бол шугам бол хамгийн чухал байдаг. За тэгэд шугамаа ингэж эхэлж авна гэдэг бол өөрөө маш чухлаа. За тэгэн бол магадгүй ингэ тийм А6 орж иж болж байна. За А6 гэж нүүж байгаа зорилго нь болохоор энэ хүү хордлох гэдэг байгаа зорилготой нүүж байна гэсэн. Нүүдэл болгон учиртай тийм ээ. Тэгвэл болохоор А4 орж иж болж байна. За А4 орж ирэх юм бол одоо энэ одоо санааг одоо устгаж штэ. Одоо хэрэг ингэж нүүх юм бол ингэж идэх гэдэг штэ. Тэгээ санааг устгаж байна. Тэгээ ингэ идэж чадахгүй артны юм аюул байгаа учраас тийм. Тийм байдаг. Тэнгүүд яг одоо ингэж орж иж болно. Одоо энэ дараа болохоор энэ дээр ингэж яг энэ буудлын дээр тийм одоо хүч нэмэгдүүлж хагаад үзэх гэдэг шүү дээ. Одоо ингэж нүүж болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр буудлын төлөөх өрсөлдөөн байдаг байх нэ гэсэн үг. За тэгээ ингэж нүүж болно. Харин тэмээгээ гаргаад хөгжүүлэлтээ хийгээд те. За Rook FC8 гэж тоглож болж байна. Энэ дээр бас одоо шууд бусаар ингэж ачаал өгч шүү дээ. Одоо морь холдоод энийг идэх боломжтой болж ирнэ гэсэн үг. Энэхүү маягийн хөлбөр хийж болно. Энэ бол тийм арай гайгүй хөлбөр. За тэгвэл одоо бүгдээрээ тэр муу хөлбөрийг харъя. За ингэ нүүсэн байгаа тохиолдолд энэ хүүг идэх гэдэг шүү дээ. За ихэнх одоо тийм одоо анхлан суралцагч бол энэ хүүг ингэж хамгаалж ингэж нүүнэ л дээ. Энэ бол ерөөдөө муу нүүдэл. Инхэн бошууд А5 гэж орж ирнэ. Задлана. За ингэж идэх нь бол тийм сайн биш. Ингэ идчих юм бол айлан бод гаад ирнэ. Тэ? Тэнгүүд энэ дээр ихвчлэн бол ингэж нүүнэ. Харин тиймээ аагаар тавиад. За хэрэв ингэ идвэл яах вэ? Ингэж идэхэнтэй харахгүй. Тэнгүүд морь Е4 орж ирнэ. Маш хүчтэй нүүдэл. За одоо ингэ тийм одоо хоёрын хүчээр энэ одоо морилоо давталж байна. Тийм байгааз. Морины ард яваад тэрэг байгаа. Тэг ийм аюултай нүүдэл орж ирнэ гэсэн. За хэрэв одоо морь ингэж идэх юм бол тэг ингэж идэнэ гэсэн үг те. Тэг нөгөө талан гэдэг юм хүч хожоо явчихна гэсэн үг. За тэгвэл одоо энэ дээр энэ бодлоо хамгаалъя л да. Ингээ нөх юм бол муу нүүдэл. Бүр муу нүүдэл. За ингээ нөх юм бол ер нь бол ямар нүүдэл явах магадaltaй гэхээр морийг устгаад ингээ дүүгэл морь энэ дээр хацлана гэсэн үг те. За одоо ингээл ирэхэд бол хүч бүр хамаагүй л очиж. Одоо ингээ нөнгөд ингээ идчих те. Иймэрхүү маягаар
За тэгэхээр бүгдээр харлаа манайхаа. За бүр энэ хувилбар очив те. Энэ дээр болохоор энийг иддэг хувилбар бол тийм сайн хувилбар биш байх нэ. За хэрвээ идэхгүйгээр ингэж сэлгээ хийчих юм бол айл идэж шүү дээ те. Айл идээд одоо манай энэ одоо хөлийн голд байсан те сайн хүүг маань төвд байсан сайн хүүг маань бол ингэ идчихэж байгаа байхгүй. Тэ одоо ингэ идэхсээр аргагүй шүү гэсэн үг те. За ингэж болоод тоолох хувилбар бол бас байж болно. За тэгээ энэ дээр болохоор хамгийн сайн одоо яг орчин үеийн тийм одоо компьютер ингээд анализ хийхэд шууд энэ нүдлийг зааж байгаа байхгүй. Ингэж уушаа нүг нь хамгийн зөвөө гэж те. Энэ нүдлийг заах нь бол зааж байгаа. Энэ нүдлийг бол хийсэн байна. Энүүгээрээ бол супер. Тэгээ энэ нүдлийг ингэж олж хийж чадна гэдэг бол те. Шатрыг одоо ямар тийм бол гүн гүнзгий ойлгодог гэдэг нь харагдаж байгаа байхгүй. За ингээд нөгөө тал нь болохоор E6 нүсэн байна. E6. Тэгээ бүгдээ өнөөдрийн хичээлээр бас бүгдээ юуг олж авах гэхээр сулрал үүсгэх гэдэг тийм одоо нэг ойлголт байдаг. Нөгөө талдаа сулралыг үүсгэнэ. Сул талыг үүснэ гэсэн үг байхгүй. Тийм ойлголтыг бүгдээс олж авнаа. За ингэ нүлээ. За ингэ нүж байгаа тохиолдолд одоо урнаа ер нь Хүүгээ урагшаа байсан бол яаж нүүх вэ? Ингэж үү? Ингэж үү? За окей. За энэ нүүдэл болохоор муу нүүдэл. Ингээд өгөх юм бол шууд ингэж товтлоо шүү дээ. Яг энэ хүүр ингээд бэрс болгомоор товтлон тий. Тэгэхээр мориороо хамгаалах. За мориор ингэж хамгаалах юм бол А6 гэж. За одоо тэгээ буцах юм бол яг уу ингээд ч тий. Ийм хөө байдаг тий. Маш муу нүүдэл. За яг уу мориор ийшээ биш. Ийшээ хамгаалъя л да тий. Бас байж болох юм. За тэгвэл ингэж нүүн. За тэгээд одоо энэ дэр магадгүй ингээд сэлгээлээ бодох юм бол ингэж орж ийн гэсэн үг байхгүй. За ингэж орж ирлээ. За одоо л энэ морийг устгах гэдэг гарч байна. Морийг устгаад агаас нь хүү гэдэг байгаа. Энэ санаа гарч байна. За тэгээд Берси 2 гэдэг морио ингээд хамгаалах үед нь одоо идчихнэ гэсэн үг тийм. За ингээд энэ хүүгээ ингээд юм одоо алдчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм одоо урагшаа нүүх нь бол өөр тийм сайн нүүдэл биш байх нь байна. За тэгэхээр энэ дээр болохоор хамгийн сайн нүүдэл нь ямар нүүдэл байх вэ? За яг тухайн өргөдөд тоглогдсон нүүдэл нь бол идсэн байгаа. Ингэж идснээрээ болохоор сулралыг үүсгэж байгаа гэсэн үг. Бороо энэ гэсэн үг. Зөв бэр гэсэн үг юм байна тий. Зөв. Хар талдаа бол Петросян авраг сулралыг үүсгэж байгаа. За тэнгуэл болохоор мэдээж тийм бод бэрс сольж байгаа. За хэлсэнчлэндээ яг өргөдөр тэгж бэрс сольсон байх нь тэнгуэл болохоор ноёноор идсэн байна. За тэнгуэл одоо ингэж идэж мэдэж тий. Ингээ идэнгүүт дахиад идэнэ. Одоо энэ хүү эзнэр энэ хүү болохоор ингээд тийм одоо салангат хүү өсөж байгаа. Бүгдээ мэдж чаддаг хүү бол ингээд яг бинээ хамгаалсан бүтцтэй байвал сайн байдаг. Салангат нэг хүү бол тэгэл довтлооны бай болдог. Тэгэхээр одоо энэ бол яг хар талын сулрал. Одоо тэгэхээр энийг ийм хүү үүсэх болох одоо энэ хүү гэдгийн төлөө л довтлно гэсэн үг. Шатар бол ийм ойлгомжтой. Айлын сул тал юу вэ? Тэгээд тэр сул тал руу довтлно гэсэн үг. За тэгээ бас дахиад нэг өөр ойлголт байгаа. Тэрний үхээр нэг сул тал хангалтдаг. Ер нь болж өгвөл нэгээс дээш сулралыг үүсгэх нөгөө талдаа. Тэгэх юм бол илүү сайн байдаг. За ингээ харах юм бол хар тал бол нэг одоо юутай сулралтай. Цагаан тал бол сулрал байхгүй байгаа. Бүгд окей байгаад шүү дээ. За ийм байдалтай байна гэсэн. За ингээ нүсэн. Дүнглэхээр одоо мэдээж ноён 2 нүж байгаа. Энэ гол санаа бол мэдээж ингэж нөх зорилтоо тэрэг D1 те зорилготой байгаа. За дүнглэхээр Mercy 6 нүсэн байна. За Mercy 6 гэдэг нүнгүүд яг альтернатив мод санаагаа те. Яг юм одоо хоосоо онгорхоо шугам байгаа бол шугамыг ингээд юм одоо очиж авсан дээр гэдэг те. Энийг нүүсэн байна. За шугам ингээд юм одоо очиж авангууд ингэж нүүж байгаа. Өөдөөс нь хэрэлдүүлж. За ингээд нүүсэн чинь болохоор идсэн. За нөгөө тал нь идэх үү? Идэн те. За ийм байрал үүссэн. За тэгээ одоо ингээд харах юм бол яг энэ байрал дээрс те. Ер нь одоо энэ одоо хоёр агуу тийм одоо тоглож байгаа шүү дээ. Энэ байрал дээрээс одоо Петросян авраг хожиход бол айгүй хэцүү байх хэвээр. Яг яаж тоглож хожих вэ? Амар хэцүү. Яг одоо бодит одоо хөлгөдөр өмнөөс нь Михаил Ботвинник сууж байгаа шүү дээ. Ботвинник чинь ингээд 17 жил шатрын ертөнцийг хаанчилсан агуу тийм одоо шатарчин тий зөвлөлтийн тий шатрын одоо сургуулийг тий дэг жайгийг школыг үүсгэсэн тийм агуу хүн өмнө сууж байгаа. Яг энэ байрлалаас цагаан тал ингэж даваа талыг үүсгэх нь бол айгүй хэцүү. Мэдээж энд бол нэг судрал байгаад байгаа. Гэхдээ нэг судрал бол хангалтгүй гэсэн үг. За энэ байрал дээрээс яг нүүдэл олоход бол айгүй хэцүү. За тэгээд Петросян болохоор шууд энэ сул тал руу давталсан байна. Ингэж. За окей, энэ сайн нүүдлөө те. За хэрэг энэ хүүгээ хамгаалахгүй бол тэгэл идэх гэсэн үг шүү дээ мориороо те. За тэнгуэл болохоор руки 8 болсон байна. За хүүгээ хамгаалт болсон байна. За тэнгуэл болохоор энэ морио буцаагаад энэ тавьсан. За энэ морьтой хэрэлдэж байна. За
За тэгээ энэ дэр болохоор яасан бэ? Морьтой хэрэлдгийн хажуугаар нөгөө энэ хүү суулгаад байгаа. Тийм байгааз. За тэнгууд болохоор тухайн өргөдөр болохоор морь идээд явсан гэсэн үг. За энэний орондоос өөр нүүдэл байж болно. Ингэж тоглож болно. Бас тий. Хүүгээ шууд хамгаалаад тоглож болно. Хөрөө очоод хөвлөд чинь тий. Тийм маягаар. За иймэрхүү маягаар тоглох юм бол энэ үргэлжлэл нь бол ямархуу байж болохыг бүгд харцгаая. За тэнгууд одоо энэ одоо юу байгаа шүү дээ. Хар тэмээ байгаа. Хар тэмээ маань одоо энэ H8-аас A1 диагонал шугамыг бол ингээ авчаад байгаа. Тийм багаз. Шууд бусаар одоо ийшээгээ ингэж ачаал ирж байгаа байхгүй. Тиймээс энийг болохоор ачаас холдуулна гэсэн үг. Ингэж ирээдүйд үүсэх тийм одоо янз бүрийн одоо эрсдлээс хамгаалж ингэж нүүж гинэ гэсэн үг. За одоо бол ингэ аюулгүй болчихж байгаа. Хэрвээ энэ маань эндээ байгаад ах юм бол энэ хүүг нүүж чадахгүй тий жоохон тийм хэцүү байгаа. Холоос ингэ хараад байгаас. Тиймээс бол ингэж нүгсэн. За ингэ нүгэл хороо энэ дээр яаж тоолжлох вэ гэхээр нөгөө тал нь ингэж тоолж болно. Энэ хүнийхэн хөл дээр тий ингээд аваад ич болно. За тэнгуут л хороо инглээ. Харын тэмээгээ гаргалаа. Ингэж тоглолоо. За одоо энэ дээр тэгээс солилцох юм бол жоохон ашиггүй. Хэрвээ ингэ солилцох юм бол ингэ хүүний бүтцнийг сайжраа явчихна. Тийм багаз. Сайжраа явчихж байгаа байхгүй. Энэ нөгөө салангат хүүчин байхгүй болчихж байгаа. Тийм. Тиймээс ингэж нүүж болно хошоо ухраад. За хоошоо ухрангууд магадгүй одоо ийм маягаар ч юм уу тоглох боломжтой гэсэн үг. Тэгээ яг тухайн тийм энжин зааж байгаа хамгийн сайн нөтүүд нь эдгээр нөтүүд бол байгаад байгаа маа гэсэн үг. За тэгээ энэ дээр ингээд нүсэн байгаа. За тэгээ ямарсан ингээд морилуу довтолж байна, хүрээ довтолж байгаа учраас морил ингээд очиж идсэн байна. За ингээд идсэн байна. Тэнгүүд одоо хамгаалсан байна. За ер нь бол юм одоо хоёр тал маань бол юм одоо хоёулаа л ер нь маш сайн нэгт сайн тоглож байна. Тэгээд айл нэг тал нь илүү гэсэн юм бол одоохонд харагдахгүй байгаа тань тий. За ингэ нүсэн. За тэгээ одоо энэ одоо хар тэмээ диагналыг ингэж хараад байгаа учраас холдуулсан байна. Маш сайн нүүдэл хийгдэж байна. За тэнгуут хороо морь ингэж орж байгаа. Довтлоод морь бие дөрв. За энэ хүүрөө бас ингэ довтолж байна тий. Тэгж орчсон байна. За тэгээд энэ дэр болохоор тухайн өргөдөр нь болохоор ингэж тоглосон байгаа. Хүүгээ хаяад тоглосон байна. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллагааг танилцуулаад үргэлжлүүлье. За шатрын нэвтрүүлгийн маань бас хүмүүс түгээхийн үйлсд маань нэмэр болж байгаа. Монс хүнс эмийн үйлдвэр маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр чацрагантай витагрифиг бол одоо ууж үзээгүй Монгол хүн ер нь цөөхөн одоо байхгүй баха тий. За тэгэхээр энэ чацрагантай витагриф нь таны дархлааг дэмжих, ханиа томоноос урьдчилан сэргийлэх, С витамины дутагдал, бие махбодыг тамиржуулах, хордлох тайлах ийм үйлдэлтэй байдаг юм байна. Тэгээ олон зууны дамжсан уламжлалт чацраган жимсний эмчилгээг орчин үеийн технологитой хослуулан танд зориуллаа. Тэгээд уухад бас их таатай байдаг те. За анхааруулга гэсэн байна. Тунг хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлаарай. Гаж нөлөө нь өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр нойр өөрчлөгдөх, дотор муухаарах, суулгах гаж нөлөө илэрч болцсошгүй. За ер нь альва бас бүтээгдэхүүн дээр байдаг завардаа. За эмийн завраас гаж нөлөө хориглох заалтыг уншиж, эмч, эм зүйчээс асууж хэрэглээрэй. За бүх эмийн сангуудаар бодолтаалагдж байна гэсэн байна. За тэгээд та бүхэн маань энэ гоё өвлийг өнтөөд авахын тулд бас витагриф С витаминыг авч угаарай. Тэгээд нэг олон талын ач холбогдолтой С витамины ач холбогдлыг бол манайхан мэдж байгаа. Нэвтрүүлгийг ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа Монс хүнс эмийн үйлдвэртэй их баярлалаа. За баярлалаа. За тэгээд сүүлийн нүүдлээсээ бүгд өргөжлүүлье. За та одоо энэ дээр болохоор морь иш оржсон байгаа. Би 4, морь би 4. За энэ хүүрөө довтолж байна. За тэнгууд ингэж тоглосон байгаа. За ерөнхийдөө тийм бод ихэнх одоо хүмүүс бол ихвчлэн бол А3 тоглох болов гэж бодож байна. А3 тоглоод энэ хүүгээ хамгаалаад бас морилоо хатгаад те тоглох болов гэж бодож байна. Тэнгууд морь ингэж аваад ирнэ. За тэнгууд ингэж тоглох ч юм уу те. Иймэрхүү маягийн хос хөлбөр байж болно. Тэгээ энэ хөлбөрийг бол одоо бас нэг төрлийн бас шатж олон янзын хөлбөртэй байдаг учраас ийм хөлбөр болж байгаа. За тэгэд тухайн өргөдөр болохоор Петросян авраг болохоор ингэж тоглосон байгаа. А3-ын хүүгээ өгөөд тоглосон байна. За А3-ын хүү өгөөд толонгууд морь хааш ингэж ухарч орчихсон байгаа. За хэрвээ энэ морь энэ хүү гэдүүл юу болох вэ бүгдээс харцгаая л да тий. Сайс манай урнаамаа сони гэдэг ч юм тий. Харцгаая. Ингээ нөх юм бол ингэж тоглоно. За одоо морь яах вэ? Хоош ингээ ухарна тий. За морь хоош ухрах юм бол эхлээд ингээ юм морийг устгана. Морийг устгаад хүүгээрээ идэнгүүт энэ хүү гэдэг байхгүй. За тэг магадгүй айл энэ хүү гэдэг ч магадгүй тий. Би хоёр дээр байгаа. Тэгмэл ингэж орж ирээд одоо энэ хүү гэдэг гэсэн. Одоо энэ хүүг бол хамгаалах ямар ч одоо аргацсан байхгүй. За тэгээ магадгүй ингээ нөөх юм бол хүүг нь идээд ингээ тоглоно гэсэн.
За ингээд тоглож байгаа тохиолдолд Петросийн аврал цагаан талын хувьд бол илүү тийм ашигтай болоо хөрчнө гэсэн үг энэ дэр нөхс байдал. За одоо магадгүй ингээд юм одоо хартал ямар ч нүүдэл хийдгийг ингэсээ нөх юм бол ингээд идэж штэ. Тэг ингээд идэх юм бол яг уу ингэж ацалдаг ч юм уу те. Иймэрхүү маягийн тийм одоо хөлброос байж болно гэсэн. За нэг бол ингэж байгаа тоосон болно. Тэгээд ингэж идээд ч юм уу те. За ямар ч энэ хүү бол одоо бирс гарч болж чадахгүй. Яг тэр ноён бол ойрхон байгаа. Ингээд хоод ирнэ те. Тийм учраас ихэд бас хамаагүй л ашигтай байгаад байна цагаан талтай бол те. За тийм болохоор бол тэрийг бол идээгүй байна. Идэх шаардлагагүй гэд Батүник авраг бол энэ дээр морио хойшоо ухраагаад тоосон байна. За морио хойшоо ухраад холонгот одоо энэ хүүг одоо ер нь бол холдуулах шаардлага байгаа. Ер нь бол уушаа нүүлгэх ч юм уу те. Нөгөө талын одоо хүний бүтцүүлэх сайн байгаа юм л да. Тэгээ энэ эсрэг бол одоо тоолох шаардлагатай байгаа. За А3 гэж тоолж болох уу? Болно те. За мөн А4 гэж тоолж болно. А4 гэж тоосноор энэ хүний одоо өдгөнийг бас хязгаарлаж байгаа. Сайн нүүл болоо өрчнаа гэсэн үг. За түнгүүд нөгөөд нь ингэж тоолж болно. Рүксийн 8 гэж байгаа тэрэгсийн 8. За түнгүүд болохоор B3. За одоо энэ одоо хүүг болохоор одоо ингэж хамгаалаад байна шүү дээ. Тэгвэл нэг уушаа нөөчих юм бол хамгаалах шаардлагагүй болчихно. Одоо энэ дэр те. За ингэж боднуудны юу гарах юм бол айл болохоор тийм одоо хар хөлийн тэмээ байгаа. Хар хөлийн тэмээ бол хар хөлөөрөө л давтална. Тэгээ одоо энэ хүүг ингээ уушаа нөөчих юм бол хар хөлийн тэмээнээс бол айхаа эцэг болчих гэсэн үг те. За морь бол яг уу ямар нэг байдлаар давтлаад те одоо бас болцоо байж магадгүй гэсэн үг те. За ингээ тоглолоо. За ингээ тоглонгууд нөгөө тал нь болохоор ингэж тоглосон байна. За хүмүүс бас нэг энэ үйл орж магадгүй ингээ нөч болохгүй мө гэж те. Ингээ нөч болдгоо мө гэсэн бод болж магадгүй. А энэ үйл болохоор маш муу нүүдэл байгаа. Маш муу нүүдэл. За ингээд тоолчих юм бол шууд ингэж тоолно. Морь D6 гээд хацалж байгаа байхгүй. За холдгоосоор арахгүй болно те. Тэнгүүд морь идээд. Ингээ ямар ч асуудал болчихж байгаа шүү те. За тиймээс энэ нүүдэл бол байж болохгүй гэсэн үг те. Тиймээс үл ингэж тоолсон байна. За ингээд тоолонгот болохоор ингэж тоолсон байна. Рүксийн 1. За тэнгүүд E7 гэж тэмээгээ тавьсан байна. За тэнгүүд одоо энэ дээр болохоор B4. Энэ бол маш сайн нүүдэл. Яг энэ байрлалаас энийг олж нүүн гэдэг бол өөрөө бол шатрыг маш сайн ойлгож байгаа хэлбэрлэлтэй. За ингэ нүүлээ. За одоо энэ хүн ингэж идчих болох уу? Болохгүй. Яагаад? Тэрэг. Оо тийш дээ тий. Хэрвээ ингэж идчих юм бол ингэ алчин. Тэргээ алдаад нөгөөдөө шаг болчихно тий. Тэгвэл идчих болохгүй гэсэн үг тий. За тэгвэл буцъя. Ингэж болох уу? Болохгүй. Яагаад? За би нэг түр харсан юм аа. Бас нөгөө тэмээгээр идэх дахиад тэрэг. Тэмээгээр идэх тий одоо ингэж чадахгүй тий. Хэрвээ идэх юм бол ингэ тэрийг алчин тий. Тэгэхээр энэ хүний нүүдэл бол аим сайн нүүдэл байгааз. Тийм бай. За ингэ нүүцсаг байгаа. Түнгүүд нөгөө талд нь яаж нөхөх гэхээр C4 гэж нөөсөн байна. За C4 гээд нөнгүүд B5 гээд. Энэ хоёр хүүг ингэ хоригдчихж байгаа. Түнгүүд болохоор одоо энэ хүү болохоор бас адилхан салангадгүй болчихж байгаа байхгүй. Ингэж одоо сулралыг үүсгэж байна. Амар байгааз маш сайн нүүдэл хийсэн байгаа бүр гайхалтай. За ингэснээр одоо хар тал болохоор энэ хүү сул, энэ хүү сул хоёр төрлийн сулралтай болж байгаа байхгүй. Маш гоё нүүдлийг ингэж олж нөөж чадчихна гэсэн үг. За ингэ нүүсэн байгаа юм. За ингэ нөнгөт нөгөө тал нь болохоор ноёны ойртуулсан. За ноён F7. Түнгүүд одоо энэ дээр болохоор энэ хүний уршаа явах хөдөлгөөнийг бол хаагаа тоглосон байна тий. За ингэ тоглосон байна. За ингэнгүүт болохоор ингэж тоглоод ижигээ давталж байна. За мэдээж ингэ тийм сул өгч болохгүй учраас уршаа нүүлээ тий. Уршаа нөнгөт болохоор энэ дээр морь ингэ тэмээ идчихэж байгаа. За итгэж зур аргагүй те ингэ идлээ. За тэгээ бас л сонголт штэ те. Морь идэггүй ингэж идэггүй тэргээр идэггүй те. Тэг ингэж идэх нь бол арай зөв нүүдэл байгаад байгаа. Бас давхар. Тий. Бас давхар шиг давталж байна те. Тэнгүүд ингэж тоглож байгаа те. Бид идэх чинь те. За тэнгүүд одоо яах вэ? Хойшоо ухаж таарна те. Ингэж тоглож байгаа. За одоо ингэ тийм одоо хоёр янзын сулрал байгаа учраас за яг ингэ одоо энэ сулрал те E6-гийн сулралыг бол ноён ингэ ирээ хамгаалж байна. Энэ сулралыг хамгаалахад бол айгүй хэцүү. Сулрал гэдэг юм өстөөсөө ойлгол. Тий. Тэгэхээр өндөр түвшний тоглогч нар бол ингэж тоглодог юм шүү дээ. Сулралуудыг үүсгэж тэр тоглолт байх нь бодны идэвхтэй байдал гэдэг нь өөрөө хамгийн чухал. Сул талгүй байх хэрэгтэй юм шүү дээ. За ингэ тоглолоо. Тэнгүүд болохоор ноён ойртож байна. Ноён ойртохгүй бол бас ирээдүйд ямар нэг байдлаар энд ингэ тийм нүүдэл байгаад байгаа. Тийм байгаас
Ирээдүйд энэ одоо хар тэмээ ямар нэг байдлаар ч юм хаашаа чинь те хаашаа чи ингээд холтгол юм бол ингэж нөх гэдэг. Нөгөө талаар тийм хар тэмээ бол яг энэ одоо шугам дээр байх сонирхолтой байгаа гэсэн үг. Тэгээ магадгүй хар тэмээ ингэж нүүж магадгүй. Ингээд нүүчингүүд морь иш орж ирэх гэдэг хаа. Тийм одоо аюул байгаа учраас магадгүй ингэсэн байж магадгүй те. За тэнгуэл хороо морь иш орж ирээд шууд ишгээ довтолж байна. Хоёр өвчээр. За тэнгуут яг уу C3-ыг өгшөн нүүж байна те. За хатгалаа. За C3 гэд нүүж байгаа. За энэ дээр бас өөр ямар нүүдэл байж болох вэ гэхээр энэ морийг идэж болно. Морийг идэх юм бол ингэж идэнэ. Ноёноор идлээ. За тэнгуут хороо ноён иш орж болно. Тэнгуут ингэж нүүлээ. За магадгүй өөдөөс нь ингэж нүүчих юм бол ингэж нүүлээ. За энэ бол яг хар талыг их муу нүүдэл нагна шүү дээ. За одоо энэ дээр яг хаа гэхээр ингэж орж ирээд ингэж идэнэ гэсэн үг тий. Тий. Ингээд одоо энэ сул хүүгэн идэх гэдэг шүү дээ тий. Тийм тоглолт байна. Өндөр түвшинд бол нэг хүү илүү болохын төлөө л үзэж шүү дээ тий. Нэг хүү илүү яг тийм одоо мадлаад, шалаад, уран гоёр хожих нь бол тийм чухал биш. Гол нэг хүү илүү болох ч юм нэг материал илүү болох нь бол хамгийн чухал байдаг бахнэ. За тэгээ энэ бол маш сул нүүдэл байна. Тэгэхээр морь ингээд нүүж байгаа тохиолдолд ингэж идэх нь бол буруу байна тий. Энэ бол арай дээр нүүдэл C3. За C3 гэх юм одоо яах вэ тэгвэл морь тийм бол хааш орох вэ? За моринд бол сонголт байна. Ингэж нүүж болж байна. Ингэж нүүж болж байна. Ингэж болж байна. Ингэж болж байна. За станы айхтар ялгааг нь харахгүй байна. Гэхдээ төрүүгөө жоохон дээрэж магадгүй. Өө зөв шүү дээ. Тэ ийшээгээ тоглоно гэсэн үг. Энэ хамгийн зөв. Тэ хойш угарч мугарч бол тоглохгүй ч тэ. Ингээд одоо бас ингээд юм одоо энэ хүндээ ачаал өгж जैन тэ. За одоо энэ хүү бол угаасаа нөгөөд бод эрт оройгоо угаасаа баригдсан шүү дээ. Яг тэгэхээр одоо ноён орж ийн. Ноён орж ирээд морь тэрэг ноён 3 хүчээр дотоод идчихнэ гэсэн үг шүү дээ. Тийм аюултай. За энэ шугамаа хадгалж байгаа юм. Хойшоо ингээд нүүж байгаа юм тэ. За шугамаа хадгалангууд одоо энэ дээр болохоор ноён ойртож байна. За одоо яа бол энийг идэж штэ. За тиймээс одоо энэ дээр болохоор шаг хийж байгаа. За шаг гингүүд иш орж ирнэ те. C4 дээр. За тэнгуут болохоор иш орж ирлээ. За энэ аваар бас нэлээд юм сул хүнүүд байгааг ингээд анзаарсан юм шиг байгаа юм те. Ингээд орж ирлээ. За ингэнгүүт болохоор морь одоо энийг иднэ те. Тийм хүү суулгаа ч нэг иднэ гэсэн үг. Сулралыг үүсгээд тэнгуутээ араас нь сул хүүг идэж штэ. Хүчээр идэж штэ. Хүчээр бүр ингээд 2 3 хүчээр ингэж идчихнаа гэсэн. За тэнгуут болохоор ингэж орж ирсэн байгаа. За одоо энэ хүүг идэх чинь ээж 2 хүүг идэх чинь те. За тэнгуут болохоор морь E4 тогсон байгаа юм. За энэ нүүдэл чинь бас маш тийм өндөр зэрэглэлийн нүүдлээ. За ер нь зүгээр энгийн хүн бол ихтэй ингэж тоглоно доо. Ингэж тоглоно те. Тэгээ ингэж тоглоход бол асуудал байхгүй л те. Ингээд тоглонгууд магадгүй ингэ идэж магадгүй морийг. За морийг идэнгүүт тэр нь ингэж идэнэ баг. Ноёноор идэнэ. Тэнгүүд одоо энэ хүү суул байна гэдээ ингээд нөнгүүт ингэж тоглоно те. Иймэрхүү маягаар бол ингээд цаашаа бол тоглол үрж болох юм аа гэж үзэж байгаа те. Тэгэл ард нь очихоор нүүн ингээд нүгэт. За яах вэ? Ингэж тоглож бол нэг үл ингэж тоглож болно шүү дээ. F3 гэдэг энийг ингээд хамгаалчихж байгаа те. Энэ үдэнэ. За сайн байна. За буцъя. За хоёулаа нэвтрүүлгийн 2 дахь хамтран ажиг танилцуулах цаг болсон байна. Тэгээ Улаанбаатар гурлийн хамт олон маань нэвтрүүлгийг ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр эднийх бол 25 жилийн түүхтэй энэ 25 жилийн алдаа оноо туршлага дээр суурилж өнөөдөр бараа бүтээгдэхүүнээ бидэнд төрүүлж байна. Тэгээд аль хүүхд байхын л одоо Улаанбаатар гурлийн нэгийг авах хоёрыг авах гэл тэ. За тэгээд эднийх бол 7 төрлийн гурилтай. Төрлүүд нь бол дээд гурил, 1-р гурил, 2-р гурил, хэвэгтэй, бүхэл үрийн, эрүүл мэндийн, овёостой гэсэн хүмүүсийн маань сайн мэддэг ийм олон сонголтууд эднийд байдаг байхна. Тэгээд үйлдвэр нь бол бусад гурлийн үйлдвэртэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг. Эрчим хүчийг 25% бага хэрэгэлдэг. Байгаль орчин дээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм аа. Тэгээд Туркийн Alapala компани нь дэлхийд хэрэглэгч гурлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч өгөөд дэлхийн олон оронд үйлдвэрээ суйрлуулсан байдаг. Ийхүү Улаанбаатар гурил брэнд нь Монгол улсын гурлийн зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа. Үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цаар хүрээ, брендийн нэр хүн дээр үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан. Тэгээд нөгөө байгаль дэлхийдээ нөгөө ээлтэй тэ эрчим хүч болон усаа хэмнэж байгаа энэ байдал бол яг энэ байгууллагын бас томоохон үн цэн гэж бас ойлгож байна. Тэгээд гурлыг бүхэл том одоо зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, гэрийн доор хүнсний дэлгүүрт гээд та бүхэн өссөн газраас авах боломжтой. Facebook хуудас нь Улаанбаатар флор гэдэг байгаа. Та бүхэн бас дагаад аваарай. Нэвтрүүлгийг хамтарч от мөндөр
Сувагтай маань хамтарч ажилладаг Улаанбаатар гурилынхаа хамт олонд их баярлалаа. За маш их баярлалаа. За бүгд өрхтөө буцаад оръё те. Тэгээ. За тэг ингээд нүүсэн байгаа тохиолдолд ер нь бол сая бүгд хаалаа ингээд нүүчих болно те. Ингээд ирчингүүт нь магадгүй ингээд нүүчих болно гэж ярьлаа те. За тэг энэ дөр болохоор энэ хүүгээ бол ер нь бол хаяад ингээд нүүсэн байгаа юм. Морье дөрөв. За вау те. За одоо тэг яг хоо энэ нүүдлийг утгах нь одоо утгаа олдноо. За тэг ингээд идсэн байна мэдээж те. Тэнгүүт ноён ийш нүүсэн байгаа. Ноён дөрөв. За энэ нүүдлийн маань гол зорилго болох энэ шугамаа нээгээд энэ дээр шалах гэдэг байгаа гол зорилготой л нүүдэл явагдаж байна л та. Тэгээ ерөнхийдөө яг энэ одоо шатрын үндсэн гол одоо зарчмууд байгаа шүү дээ. Шугам эзлэх ёстой бодууд гэж байна тийм эдэрэг. Энэ бодуудыг бол аль болох шугамтай л байлгах ёстой байдаг. Шугамтай байлгах нь чухал шүү дээ. Энийгээ баримталжуул тоглож байна. За тэгээ энийг яг ард нь хэрвээ шалчих юм бол маш эвгүй нөхцөл байдал үүснэ. За яг ингээд нүүх үед болохоор цааш яаж тоглосон бэ гэхээр ингэж тоглосон юм байгаа. Энэ бодлыг хянаж штэ. Хэрвээ ингэж тоглохгүй үргэлжлүүлэн одоо энэ хүүг идэх юм бол юу болох вэ гэдэг бүгдээрээс хамтдаа харцгаая. Тэгвэл хажууд нь шална. За одоо тэгвэл хайчих уу? Тэ. За ингэж л үнэхс шүү дээ. Тэнгүүд одоо яах вэ? Магадгүй ингэ идэх чинь тэ. За C8 гэдэг ийшээ ингээд ойртлоо гэх юм бол баг ийшээ ингээд дахиад идчих юм уу тэ. За ахад ингээд нүүх юм бол яах вэ? Ядлаач юм уу энэ хүрээ товтлож шүү. Ингээл бүр ингээд харын шугам бол бүр илүү нээлттэй болоод байгаа гэсэн үг байхгүй. Энэ хүү болохоор мөр хамгаалсан байгаа. Тэгэхээр одоо энэ одоо хайлын тэрэг бол үргэлжлүүлэн идэх бол боломжгүй болчихж байгаа гэсэн үг тийм. За нэг буцчихъя. За энэ дэр хэрвээ ингэж нүүл яах вэ? За яг энэ одоо F2 дээр байгаа хүүг ингээд хоёр хүчээр идэх маягаар тийм нүүл яах вэ гэж тийм. За тэгэн бол ингэж тоглолчихно. Энэ хүүгээ хамгаалаад. За тэгээд магадгүй айл ингэж нүүж магадгүй. Тэнгүүд болохоор ноён иш орж ирээд одоо энийг идэх ч юм уу те ийм зорилгоо тоож болно. Ингээл ирэхэд бол илүү очно гэсэн үг байхгүй. Цагаан тал нь л. За тэгээ бүгдээрээ буцъя. За тиймээс ингээд нүүж байгаа тохиолдолд болохоор энийг үргэлжлүүлэн идээг байх нь шүү те. Ноён ажиж үзсэн байна. За маш сайн нүүдлээ. За ингээд нүүж байгаа тохиолдолд ингэж толсон бай. G3. За энэ хүүгээс хоёр хүчээр бол хамгаалаад авч जैन те. Тэнгүүд ингэж нүүсэн байна. B4, тэмээгээ B4. Тэнгүүд болохоор ноён E5. За ноён ингэж уршаа яваад шүү те. Ноён уршаа яваад байна. Яг одоо ингэж юм одоо тийм одоо шатрын нэг одоо дэлхийн аваргын тэмцээн дээр бол ноён ингэж олон нүүсэн тохиол бас нэх байдаггүй, ховхон байдаг. За энэ ноён бол ингэ уршаа нүүчихэж байгаа юм. Тэгээд ингэ тийм хажууд нэг шалангууд бүр ийшээ хаад ирж байгаа юм. За баг одоо ер нь маш анхааралтай байхгүй ерөөдөө мадлуулах аюултай. Тэ? За ингэ нүүсэн чинь болохоор тэмээгээрээ дуг гэсэн байгаа. Бүр ийшээ хаад ирсэн байгаа байхгүй. За энэ ноён чинь хаана байлаа? Энд дэс шүү дээ. Энд дэсэн ноён чинь бол ингээл явсаар байгаа тэ. Ноён чинь бол нэг удаад нэг л нүдэг бод шүү дээ. Нэг нүдэг бод энд ирнэ гэдэг бол тэ маш их тийм замыг тулчих байгаа байхгүй тэ. Ноёны ингээд юм одоо аялал маяг юм болчиход байгаа. За тэнгуэл болохоор E5 гэж нүүсэн байна. Тэнгуэл болохоор одоо энэ дээр болохоор ингэж нүгээд энэ шугамыг нь бол хааж өгсөн байна. Нэгсэндээ одоо айлын ноён уушаа явнаг байдлаар тэ ойртох шугамыг бол хааж өгсөн байна. За тэнгуэл болохоор ингэж нүүсэн байгаа юм. За тэнгуэл болохоор ноён F7 гэж нүүсэн. Энэ нүүдэл бол өөрөө маш утга учиртай нүүдэл байгаа. Тэнгүүд ингэж нүүж байгаа. Одоо энэ хүү итгэж шүү дээ. Сулрал байгааг анзаараад байна. Тэнгүүд болохоор ноён ийшээ нүүсэн шалтгаан нь одоо ингэж нүгээд ингэж итгэж шүү дээ. За вау. Иймэрхүү бас тийм бас санаа бас байдаг байгаа нь шүү. Би мориор дуг хийх гэж байгаа юм баг, шаг хийх гэж байгаа юм баг гэж бодсон юм. Ноёны тийшээ нүгээд. Тий. Ингэж үү? Тий. Тий. Ингэж шаг хийвэл зүгээр идэж шүү дээ, тий. Тиймээс одоо энэ дээр болохоор ингэж нүгээд ингэж одоо нэг бод идэх зорилгоор бол тоглож байна. За тэнгуут болохоор хойшоо би ийшээ биш юм байна. Ингэж нүүсэн байна те. Одоо идэх гээд байгаа учраас. Тэнгуут болохоор одоо энэ дээр шалсан байна. За шалгаас илүүтэйгээр энэ дээр бас энэ хүү идэж болно шүү дээ. Тэ? Энэ хүү бол ингэж суларчж байгаа. Хүүгээж болно. За хүү идэх юм бол нөгөө талд идэн л те. Энэ хүүг идчихнэ гэсэн үг. За тэнгүүд энэ дээр шаг гэж болно. За C7 гэд ноён авчирлаа. Тэнгүүд болохоор
морин ишээ олоод иж болно. За морин ишээ олоод ирэнгүүт магадгүй H5 нөгөнгүүт морин E8 шагч гэдэг юм те. Иймэрхүү маягийн бас хувилбар үргэлжлэл байж болох юм аа гэж те. За тэгээд иймэрхүү одоо хувилбарлал орохыг бол хүсээгүй байна. Тэгээд энэ дээр морины хувил дээр бол шаг хийсэн байна. За түнхүү нөгөө талд C8 руу орчихсон байна. За C8 руу ороод ирэнгүүтээ энэ чинь бас холдохгүй ээ. За яаж тоглосон бэ гэхээр ингэж очсон байгаа. E8 дээр. За E8-д орж дахиад итгэж шít. Тэ? За түнхүү болохоор одоо энэ дээр C7 гэж нөөсөн байна. Харын тимээгээ. Түнгүүт рүүг C6. За одоо энэ хавар ер нь байдал нэлээ эвгүүдэх гэдэг. Одоо магадгүй морь ингэ аваад байна шүү дээ. Байдал эвгүүдэх байгааг нөгөө тал нь анзаарангуудаад одоо ингэж орж иж байгаа байхгүй. Энэ хүү идгээ болий. Тэ? Энэ хавар миний одоо тэ ноён бол мадлуулах гээд байна гэдэг үднээсээ ийш орж иж байгаа юм. За хэрвээ одоо энэ дээр А4 гээд идсэн бол яах вэ гэдэг хөлбөрлөгийг бүгд харцгаая. А4 гэх юм бол одоо энэ дээр хамгийн сайн нүүдэл болохоор морь C3 тоглоно. Шууд ишээгээ товтолж байна. За тэгээд ишээ бууч чадна, ишээ чадахгүй, иш чадахгүй те. Буух боломжтой энэ хамгийн логиктой бодол энэ бодол байна. Ингээд оронгот нь ингэж орж ирнэ гэсэн үг байхгүй те. За одоо энэ дээр бол ингээд ямар хөшөөл авахгүй гэсэн үг. Ишээ орж иж чадахгүй тэгээд хоёрын хүчээр ингээд идэх гэсэн үг те. Иймэрхүү маягийн хувилбар бол явах болцоотой. За тэгээ магадгүй ингээд ч магадгүй л те. Тэгээ идлээ ингээл явна гэсэн үг те. Морь хамгаалгаад. За тийм байна. За тэгээ бүгд төр буцъя. За ингээд өнгөд одоо энэ шугам руу орж ирлээ. За тэнгуэл хоороо морь ингэж орж иж байгаа. G5. Энэ хүү бас суулгаад байна шүү дээ, тэ. Тэнгуэл хоороо одоо энэ дээр шаг гэж байгаа. За шаг өнгөд мэдээж тийм холдон тэ. Ишээ ирлээ. За тэнгуэл ахаа шаг гэж байгаа. Ахаа шаг гэж өнгөд ингэж холдож байгаа. За одоо яг энэ байрлал дээр болохоор механик бодит нэгдлэгийн авраг бол бууж өгсөн байна. Яагаад гэвэл энэ одоо хүүнүүдийг ер нь хамгаалах боломж байхгүй болчлоо гэж ер нь үзсэн байгаа. Угаасаа шиг тийм. Угаасаа тийм бод цагаан тал нь бол хамаагүй илүү болчиход байгаа тий. Харж байгаа бол тий. Одоо морь иш орж болно тий. За энэс цаашаа ингэ тийм үргэлжлэл бүгдээс харцгаая л да тий. За ямар хөө маягийн үргэлжлэл байж болох вэ гэвэл магадгүй ингэж болох юм тий. Ингэж болоод гэхдээ энэ хүү бол ингэ сол байна л да. За ингэ нөнгөд магадгүй морь ингэж орж иж болж байна. За энэ хүүгээс хамгаалаад ингээ хойшоо ингээд нүүх юм бол энэ хүүг болохоор тийм уушаа явуулахгүй ингэж хамгаална. За тэнгуут магадгүй одоо ингэж орж ирэх юм бол одоо ер нь баг хамаг юмаа солино. Ингээд лээ тэнгуут ноён уушаа. За одоо энэ хүнүүд бол ингээд идэгдэх аюултай орно гэсэн. За одоо бол ингээд юм амжихгүй. За ингэх юм бол яг ингээд идчихнэ. Уг нь тэнцүү байгаад тий. Одоо ингэх юм бол яг ингээд идчихнэ. Ингэх юм бол яг шууд F4 нөвчнө. Ингээд идчихнэ. Ингээд идлээ. Тэнгүүд F5 нөө. Ингээд идэх юм бол F6 нөгөөд. За одоо энэ хүү бол ингээд юм хоёрхан алхаал ингээд бэрцэх юм гэсэн үг тий. Энийг харсан гэж юу? Тий. Яг одоо иймэрхүү ингээд юм ирээдүйн үргэлжлэл нь иймэрхүү л байхгүй юм бол тий. Иймэрхүү байгааг бол олж анзаараад тэгээд ерөнхийдөө бол бууж өгсөн байна гэсэн үг. За тэгэхээр яг бууж өгсөн нүүдэл бол яг 48 дахь нүүдэл дээр бол бууж өгчээ. За ингэж шаллаа инглээ. Энэс цааш бол ямар ч үргэлжлэл байхгүй байна гэд. За хэрэг ингэж нөхөн бол яг ингэж идчих штэ. Уг нь бодон тэнцүү байгаад идэг. Тий. Цагааны ноён уг нь бүр айлын тал руу орчоод идэг. Тэгсэн ирнэл хожигдчихлаа шүү тий. Тий. Одоо энэ дэр болохоор ер нь бол яг сайн харах юм бол айгүй хэцүү байгаад байгаа. Хар тал бол тоглолт үүсгэхэд одоо энэ хоёр хүү бол явцгүй. Тийм байгааз. За энэ хоёр хүү бол ингээд идэгдэх гээд байгаа. Энэ хүү бол сулрал тий. Эсрэгээр ингээд харах юм бол ингээд маш идэвхтэй тийм сайн цагааны хүнүүд бол байгаад байгаа. Бодны идэвхийн хувьд болохоор энэ хар тэмээ бол ямар ч идэвхгүй тий. Ард нь оюунтай нэг төрлийн нэнтгэнд юм бод орчоод байгаад байгаа. Тийм байна. Яаж чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ дэр болохоор ер нь тэг нөхс байдлыг олгоод бол божгсон байна. За тэгээ энэ тоглолт ингээд явагдсанараа бол энэ маань болохоор онооны харьцаа болохоор 2-2 болсон баха. 2-2 болгоод 2.2.5 зүйлүүтэй болгоод за тэгээд бол яг тоглолтын ингээд юм эргэлтийн цэг болчихсон гэсэн үг. За тэгээ ингээд юм адилхан оноотой болчих юм бол нөгөө сэтгэл зүй хөөжсөн ба шал өөр болчих шүү дээ. Адилхан оноотой байна гэд. За тэгээ энэний болохоор дараагийн өргөдөр болохоор хоёр тал маань 27 нийжээд дараагийн өргөдөр болохоор Петросан дахиад ялчиж байгаа. Ингээд бол нэг оноогоор илүү гараа авчиж байгаа байхгүй.
Тэгээ тоглолт маань бол ингээд нийтдээ тийм 24 өрөг тоглох хэрэгтэй байсан бол 22 өрөг тоглогдоод ер нь бол тийм ялгч нь бол тодорсон гэсэн үг. Петросян ялсан. Петросян гэсэн тийм 22 өргөөс тийм одоо 12.8 он авсан. Тэгэхээр бол одоо ингээд тийм одоо нөгөө талд нь шанс авахгүй гэсэн үг байхгүй юу? Яг үлцэн 2 өрөг дээр нөгөө талд нь хожоод ингээд шанс авахгүй. 24 өрөг учраас 12 байх юм бол хоёулаа адилхан болчих тээ. Хоёулаа адилхан оноотой болоод тэгэхээр 12 байх юм бол нөгөө аварга хамгаалж байгаа хүн аварга хамгаалаад аваад үлддэг тухайн үеийн дөрөв журам бол байдаг байсан. Тэгээ 12 хастай болоод ирэнгүүт ямар ч одоо шансгүй болж байгаа. Үлцэн 2 өрөгийн тоглоод авах шаардлага байхгүй болж байгаа гэсэн үг тийм. Тэгэл ер нь бол тоглолтын хувьд яа шийдэгдсэн төвхтэй байд юм гэж байна. За өнөөдөр бол иймэрхүү байна. Баярлалаа. Бас сонирхолтой өрөг байна шүү. Харин тийм. Тэгээд ерөөдөө энэхүү өргийн одоо онцлог яг одоо юундаа байна вэ гэхээр те. За мэдээж одоо өнөөдрийн өргөө бүгдээс ойлгож авсан байх ч бодож байна те. Судралыг үүсгэн гэдэг бол маш тийм чухал тийм тактикийн арга, стратегийн ч юм уу те. Тийм арга байдаг байна шүү дээ. Нөгөө талд бол сул юм байхгүй байна. Гэхдээ судралыг үүсгэж чадчих гэдэг бол үнэхээр мондөг байна. За тэгээ магадгүй нөгөө талын нөгөө одоо E6 нүүдэл бол те хүү E6 нүүдэл бол өөрөө болж байгаа буруу нүүдэл байсан байж магадгүй те. Тэгээ эхний судрал бол тэнд бол үүсэж байгаа ш те. Хоёр дахь судралыг бол Петросян аварга бол өөрөө үүсгэж ш те. Өөрөө үүсгэж тэр нүүж байгаа нь өөрөө бол маш гайхалтай зүйл байгаа даа. Тэгээ яг тухайн өргийн дараа бол Михаил Ботвинник аварга бол хэлсэн байдаг. Петросян бол юу байна? Надаас илүү тийм одоо гүнзгий бодоод байна гэсэн байгаа. Илүү гүнзгий. Бүх одоо байрлалууд дээр те би бол өөрөө бол маш ингээд гүнзгий сайн ерөнхийдөө шатрыг ойлгож те анализ хийж ингээд бодож байгаа штэ. Надаас илүү тийм гүнзгий бодоод байна гэж хэлсэн байгаа байхгүй. Бодсон байна, бодож чадчихна гэж те. Тийм болохоор энэ өрөөдөр би бол хожигдтаа гэж хэлсэн байдаг байна. Тийм. Шатрын эцэг хүн өөрөө тэгж хэлэхээр бас те. Тий, яг үнэ шатрын эцэг хүн өөрөө тэгж хэлнэ гэдэг бол энэ бол маш том одоо магтаал урам зориг ч юм уу те. Юу ч үгүй тийм байгаа те. Ерөнхийдөө нөгөө юу ядгал да нөгөө одоо шатын дэлхийн аргын тэмцээн дээр ч юм бол нэг өрөг тоглогдоод араас нь хэвлийн баг хурал явж идэх байхгүй. Хэвлийн баг хурал дээр тэгэл тэр баахан хүмүүс ус юм асуудаг байхгүй. Та яагаад тэгээд нөөчөө та өнөөдөр юу гэж бодож байна гэд асуудаг. Яг тэр хэвлийн баг хурал дээр итгэжсэн байгаа. Петросян бол надаас арай илүү гүнзгий бодогдож байна. Тэ арай илүү гүнзгий байсан учраас энэ өрөг дээр бол хожлоо гэсэн маягийн зүйл хэлсэн байгаа. Тэгээ энүүгээр бол маш онцлог тийм одоо өрөг байна гэсэн үг тэ. За тийм байна. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэг маань бас арай жоохон өргөөрөө эхлээд те өөр хэв маягаар өнөөдөр бит хоёр явуулсан. Тэгээ та бүхэнд маань бас өргөө шууд ихэр танилцуулсан зүгээр байна уу? Эсвэл одоо өргийнхөө танилцуулга болно. Тамирчдынхаа танилцуулга хийгээ явсан зүгээр байна уу? Комментээр бит хоёр тас хэлж өгөөрэй. За тэгээд нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Улаанбаатар гурил болон Монс хүнс эмийн үйлдвэр маань ивент тэтгэж хамтарч ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд студид шатар сонирхогч, шатрын стример Аги болон за хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаа. Тэгээд өнөөдрийнхөө бас ялагчийг нэг хэлсэн үгээр төгсгөө. Тэгээд хамгийн чухал нь яарахгүй байх. Вау. За тийм те хамгийн чухал нь яарахгүй байх те. За би бас тэгвэл яг өнөөдөр ялагчийн талаар бас дахиад нэг ишлэгийг бас хэлье гэж бодож байна. За Петросян аварга бол хэлсэн байдаг хгүй. Шатар бол ингээд юм бод хэлбэрийн хувьд бол тийм одоо наадгаа гэж байгаа. Тоглоом наадгаа. Хэлбэрийн хувьд бол наадгаа, агуулгын хувьд бол урлаг. Харин бүрэн эзэмшихийн тулд тулгардаг хүндрэлээрээ бол шинжлэх ухаан юм аа гэж хэлсэн байдаг байна Петросян аварга. За тэгээ энэ сайхан үгээр бас ингээд өнөөдрийн өргөө бас ингээд дуусгая. Та бүхэн минь 2026 онд ажил үйлс нь бол амжилттай бүх зүйл дээр амжилт гаргасан тийм одоо онжил байх болтугай гэж өрөөё. За Ерөөл Батар шалтгаан дараагийнхаа нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандсанаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.